Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох хөдөлмөр цэглэмэ. Хөдөлмөрийн хөлс буюу цалин гэж юу вэ? Хөдөлмөр эрхлэгчээс ямар тохиолдолд цалин хөлснөөс суудгал хийдэг вэ? Цалин хөлсний суудгалын дээд хэмжээ хэд байдаг вэ? Ажилтны цалин хөлсөө зөвхөн тодорхой хэмжээний дор дурдсан нөхцлүүдээр л суудгал хийдэг. Энэ хийсэн суудгал нь ажилтны цалингаас нэг сарын хөдөлмөрийн дундаж хэмжээнээс бол хэтрэхгүй байх ёстой. Хэрвээ цалин хөлснөө суудгал хийх тохиолдолд дараах нөхцөл байдлаар суудгал хийнэ. Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх суудгалыг орлогын албан татварыг оруулахгүйгээр цалин хөлсний 20%-аас харин хүүхдийн тэтгэл гаргуулах болон хэд хэдэн суудгал хийсэн тохиолдолд 50 хүртэл хувиар хөлснөө суудгал хийж болдог. Үүнээс бол дээшээ байж болохгүй. Хэрвээ 50% буюу түүнээс дээш ихтерсэн суудгал хийсэн тохиолдолд ажилтны эрх ашиг хамгаалахын тулд шүүхэд хандаж болдог. Хэрвээ ажилтан цалин хөлсөөс нь суудгал хийсэн тухай шийдвэр буюу суудгалын хэмжээг өөрөө зөвшөөрвөл хөдөлмөрийн маргаан таслах комиссид эхлээд хандах ёстой. Хөдөлмөрийн маргаан таслах комиссийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд өөрөө хандах эрх нээлттэй байна. Хэрвээ цалин хөлсөөс суудгал хийсэн бол уг суудгасан мөнгийг эргүүлэн олох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор бас гаргуулж авах ёстой. За ажилтнуудад ерөнхийдөө энэ цалин хөлсөө суудгал авах тохиолдолд энэ цалин хөлс гэдэг зүйлийг бид нар эхлээд ер нь бас мэдчих ёстой. Цалин хөлсийн маань үндсэндээ ажилтнууд 4 төрлийн цалин хөлс авдаг. За нэгдүгээрт нь юугаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас ер нь бүрддэг юм байна. За бид нар үндсэн цалин гэж ойлгож байгаа. Үндсэн цалин гэж бол тухайн ажилтны өөрөө сард ажлын байрны тодорхойлж заасан ажил үүргийг гүйцэтгэснийхэн төлөө ажил олгогчоос авж байгаа баталгаа төлсийг үндсэн цалин гэдэг. За нэмэгдэл гэдэг зүйл дээр бид нар арай жоохон өөр ойлголт байгаа. Нэмэгдэл гэдэг нь ажлын байрны тодорхойлж заасан ажилласан хугацааны хөдөлмөрийн нөхцөл гэж ярьж байгаа. Хүн төнгөн, хортой, газрын доогуур тийм ажилласан хөдөлмөрийн хөлсөөс болоод нөхцлөөс болоод өгж байгаа энийг нэмэгдэл хөлс гэж байгаа. Мөн ажилласан хугацаа бас байна. За дээрээс нь цол зэрэг, эрдмийн цол зэрэг бас олгож байгаа. Зэргийн нэмэгдэл байна. Эдгээр голцоо хамтын гэрээ хэлцээр хөдөлмөрийн гэрээний заасны дагуу ажил олгох юм байна. Энэ хөлсийг нэмэгдэл хөлс гэдэг байна. За нэмэгдэл гэдэг байна. За нэмэгдэл хөлс гэдэг нь болохоор ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэл эсвэл ажилтан албан тушаал дээр хослон гүйцэтгсэн эсвэл хууль заасан цагаар илүү цагаар ажилласан болохоор нэмэгдэл хөлс авдаг. Энийг нэмэгдэл хөлс гэдэг байна. Нийтээр амрах баярын өдөр гэж байгаа. Нийтээр амрах баярын өдрүүдийг хэрвээ ажилтныг ажилуулсан бол тухайн цалингийн 2 дахин нэмэгдүүлж олгодог. Хөдөлмөрийн хууль зааснаар. Хэрвээ ажил амралтын цаг нь нийтээ 40 цаг байгаа 7 хоногийн. Тэгэхээр хагасаа бүтэн сайн буюу амралтын өдрүүдээр ажилласан ажилтнуудыг нийтдээ 1.5 цагаар хэрвээ нөхөн амруулааг бол 1.5 цагт хөлс нэмж олгох тийм хөдөлмөрийн хуулийн заалттай. Энэ олгоод байгаа энэ зүйлүүдийг бол хамтын гэрээгээр дандаа зохицуулдаг. Энийг бол хэдэн сайн санаж авах хэрэгтэй. Хамтын гэрээгээр хэрвээ зохицуулаагүй байх юм бол энэ асуудыг ажилтан өөрөө байгууллагын захиргаа буюу хөдөлмөрийн маргаан таслах комиссид гомдол гарах эрх нээлттэй байна. За өөр нэг асуудал бол шөнийн цагаар ажилласан ажилтнууд байдаг. Шөнийн цаг бол Монгол улсад 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл байдаг. Хэрвээ 22 цагаас 6 цагийн хооронд тухайн ажилтныг ажилуулад нөхөн амруулаагүй бол хөдөлмөрийн хөлсийн нэмэгдэл хөлсийг олгох хуультай байна. Танд ажлын байранд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Тэгвэл энэ талаарх зөвлөгөөг хөдөлмөр цэглэмэн сайтаас. За дээрэс нь ажилтанд ээлжийн амралтын хугацаа гэж байгаа. Ээлжийн амралтын нөхөн олгорыг олгодог. Амралтын олгор гэж байна. Монгол улсад ээлжийн амралтыг бол нийтдээ үндсэн ажилтанд бол 15 хоногийн хугацаагаар өгж байгаа. 18 наснд хүрээгүй ажилтнууд бол 20 хоногийн хугацаагаар амралтын олгорыг нөхөн олгорыг бодож олгоно. Тэгээд тусгай засгийн газрын баталсан нөхөн тарифын дагуу ер нь амралтын хугацааг ажилласан жилээс нь хамруулж хугацааг нь бол дээш нь бол 15-аас дээш хоног олгодог. Ажилтнуудын цалингаас нь бас нэг асуудалтай холбоотой сул зогсоолтын үеийн олгуур гэж байгаа. За энэ хамгийн гол нь сул зогсоолтын хугацаа гэдэг нь болохоор ажилтны өөрийн буруугаас биш
ажил олгогчийн буруугаас гарсан тохиолдолд сул зогсолтын мөнгийг бол нөхөн олгорыг олгож явах ёстой. Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олгорын хэмжээ нь уг ажилтны цалингийн 60% буюу түүнээс дээш байж ах ёстой. Үндсэн цалингийн 60% буюу дээш байх ёстой. Хэрвээ тухайн ажилтан үндсэн цалингаас 60%-аас доош сул зогсолтын үеийн нөхөн олгорыг авах юм бол энэ бол яг хууль зөрчигдөж байгаа гэсэн. Тэгээ эрхийн хамгаалалт талаар холбогдох байгууллагад өөрөө гомдлоо гаргах хэрэгтэй. За хэрвээ яг зүгээр өөр хүндэтгэн үзэг шалтгаанаар ажилтны өөрийн буруулж байдаг юм уу, янз бүрийн юмнаас болоод сул зогссон бол яг энэ бол нөхөн олгор олгохдохгүй. За дараагийн нэг асуудал бол ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажил төр шилжүүлэх үеийн цалин хөлс гэдэг энэс зуутгаар байна. Энэ бол за хөдөлмөрийн хуулийн 33 дугаар зүйл заасан үндслээр ажилтныг өөр ажил шилжүүлсэн гүйцэтгэсэн ажилтан тохирсон цалин хөлс олох бөгөөд урд авч байсан цалин хөлсийн дундад цалин хөлснөөс буурах тохиол зөрүүг нь цаанаас нь олгож явах ёстой. За ажил хүлээлцэх хугацааны олгор гэж байгаа. За энийг бол яг ерөнхийдөө бол яг хэрвээ ажил олгогчийн буруугаас ажлыг хүлээлцээ тодорхой хэмжээгээр хугацаа ингээд яваад байдаг. Энэ хугацаанд хэрвээ ажилтны буруугаас болоогүй нөхөн олгорыг бас олгож явах ёстой юм байна. Энийг зүгээр манай Монгол улсад бол ерөнхийдөө ажил олгогч ажилтнууд ч гэсэн өөрсдөө баг мэддэггүй юм байна. Зүгээр энийг бол хэрвээ ажилтнууд одоо ямар нэгэн байдлаар мэддэг бол ажил олох үедээ, ажил хүлээлцэх үедээ нөхөн олгороо авах тийм үндэслэл бас байгаамаа. За энэ дээр нэг асуудал, дараагийн нэг асуудал ажил албан тушаал нь хэвээр халгаж байгаа ажилтнанд олох тэтгэмж олгорын талаар зааж байгаа. Энэ хуулийн яг 35.1-ийн 3 буюу эмнэлгийн шинжилгээ хийх, донорын үндэслэг хийх, үр гүйцэтгэж байгаа хамтын гэрээ хэлзээр байгуулах буюу 35.1-ийн 1, 35.1-ийн 6 заасан тохиолдолд ажилтнанд дундад цалин хүнсний тэмцэх олгорыг бол олгодог байгаа юм. За яг энийг бол мэдээ түрүү ярьсан хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр бол яг зохицуулнаа. За өөр орон нутагт мөн ялгаа байхгүй. Өөр орон нутагт ажиллахаар явсан ажилтнуудад мөн яг нөхөн олгорыг олох ёстой. Мөн байгалийн буюу гинтийн давгч хөгжсөн зүйлийн нөхцөлд орсон байгаа бол түүний үндсэн цалингийн 50% хүртэл хэмжээний тэтгэмжийг бол олох ёстой байдаг. За өөр нэг асуудал ажилтнуудад бас нэг юм анхаарах юу гэхээр байгалийн давгчгүй хөгжсөн зүйл дээр нэг юм ярих юм бол хэрвээ тухайн байгалийн давгчгүй хөгжсөн зүйлийн нөлөөд оролцоод ямар нэгэн ажилд оролцоод ингээд өөрөө тэрийг нотлох бичиг баримттайгаа ирэх юм бол ажилтны үндсэн цалингийн ажилснаар нь бодож олгодог юм байна. За ажилтныг эрүүл мэндэд нь харшилахгүй өөр ажил шилжүүлсэн үеийн цалин хөнсний зөрүү гэж бас нэг юм байдаг. За одоо жишээ нь жирэмсэн эмэгтэй эсвэл хүүхэдтэй эмэгтэй хүний хуулийн 107-гийн 1 зааснаар эрүүл мэндэд нь харшилахгүй өөр ажил шилжүүлсэн хугацаанд цалин хөрсөнд буурсан бол урд авч байсан цалингийн одоо байгаа цалин хөнсний зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олгорыг бас ажил олгож өгөх үүрэгтэй. За ажлаас халах асуудал бас одоо яригдана. За хэрвээ ажил олгогч ажлаас халаад тухайн ажилтан шүүхэд юм уу хөдөлмөрийн маргаан таслах комиссэд гомдлоо гаргасан тохиолдолд асуудлыг хэрвээ ажил олгогчийн бус ажилтны талд хэрвээ шийдвэрлээд буруу халсан байх юм бол тухайн өмнө ажиллаж исэн цалин хөнсийг яг нөхөн олгорыг яг олох ёстой. Танд ажлын байранд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Тэгвэл энэ талаарх зөвлөгөөг хөдөлмөр сегмент сайтаас тулган даад нэг асуудлын нэг болохоор хөдөлмөрийн хөлс олгор хоёрын ялгааг одоо бид нар сайн ойлгодгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар хөдөлмөрийн хөлс олгор хоёрын цаагийг одоо би та нарт танилцуулъя. Ажилтнуудаас ажил олгогчийн эрэлт шаардлагад нийцүүлэн зарцуулсан ажиллах хүч буюу таваараа шинж агуулга бүхий хөлсний хөдөлмөрийн үнийн өртөг болон хувирсан хэлбэрийг хөдөлмөрийн хөлс гэдэг байна. Одоо нэг ёсны юу гэж ойлгож байна гэвэл ажилтнууд өөрийнхөө хөдөлмөрийг ажил олгогчид яг худалдаа түүнээс гарч байгаа түүн худалдсан дээр гарч байгаа таваараа үн өртөг бүхий шингэж байгаа зүйлийг бол хөдөлмөрийн хөлс гэж ойлгож болно. За энийг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь яг хөөхөр ажилтнуудаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн өөрийн ажлын байрны тодорхойл заасны дагуу хүндэтгэх шалтгаанаар гүйцэтгэгээгүй эсвэл ажил үүргийн гүйцэтгэхтэй холбогдуулан амин хуваасаа гаргасан зардлыг нөхөх ажлагчдын хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан хууль заасны дагуу нэмэгдэл болгож байгаа мөнгийг л олгуур гэдэг. За энэ ялгааг нь сайн ойлгож явах хэрэгтэй. За анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа. Хөдөлмөрийн хөлс, түүний суутгал, нөхөн олгуурын талаар холбогдох янз бүрийн холбоотой асуулт байх юм бол тухайн байгууллагын захиргаанд хандах эсвэл хөдөлмөрийн маргаан таслах комисс бүр хэрвээ ямар нэгэн асуудал хэрвээ өөрөө чинь тарж шийдэхгүй бол яг шүүгээ шийдвэрлэх танд бүрэн эрхтэй.
энэ асуудлаа холбогдох байгууллагаас нь та асуух юм уу бичгээр авч болно. Таны их бол бүр нээлттэй байгаа. За баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хөдөлмөр цэгийн цахим хуудасна.